Сайн байна уу? Инхтер Улаанбаатараас мэдчилж байна. Би MILB програмд 2014 онд Нью-Йорк хотод аялсан. Одоо хөрөнгө оруулалтын шинжээчээр ажилладаг. Коронавирус нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг сармагжуулж дэлхийн эдийн засагт хямрал авчрах тийм эрсдлийг бүрдүүлээд байна. Энэ яагаад вэ гэвэл эрэлт болон нийлүүлэлт зэрэг буурах нөхцөл болсон юм. Эрэлт нийлүүлэлтийн зэрэг шок болж байгаатай холбоотой юм аа. Нийлүүлэлт нь үйлдвэрлэгч нар үйлдвэрүүд ажиллах нөхцөл байдал боломжгүй болж мөн эрэлт талдаа бууралтай болсноор нийлүүлэлт нь зогсох болсон ба эрэлт тал дээр хүмүүс гадуургаж худалдаа авалт хийх орлого буурсантай холбоотойгоор өмнөшгөө худалдаа авалт мөн хийхээ болсноос шалтгаалж эрэлтээр мөн шок болж байна. Энэ хоёр шок нь эдийн засгийн хямрал авчрахаас сэргийлэхийн тулд дэлхийн засгийн газрууд орлогоо алдсан хүмүүс болон бизнесийг дэмжих тийм стимулус пакэж одоо хэрэгжүүлж байна. Үүнтэй адилхан Монголын засгийн газар хувь хүмүүсийн одоо татварыг хөнгөлж байна, нийгмийн даатгалыг одоо тодорхой хугацаанд хөнгөлж байна. Мөн вирустай холбоотойгоор орлогоо алдсан бизнесүүд бүтцийн өөрчлөлт хийж зээлийн хугацаагаа сунгах, хувь хүмүүс ипотекийн зээл болон хэрэглээний зээлийн хугацааг сунгах тийм нөхцөл байдал бүрдүүлж бодлого хэрэгжүүлж байгаа билээ. Үүн дээр нэмээд вирустай холбоотойгоор орлогоо алдсан бизнесүүдэд тодорхой хэмжээний эргэлтийн хөрөнгийн зээл bridge loan олгож дэмжих хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ягаад гэвэл ихэнх бизнесүүдийн бол бизнес модель нь бол өөрчлөгдөөгүй. Ерөнхийдөө хүмүүс худалдаа авалт хийхээ болсон, эсвэл ажилчид нь очиж ажиллах тийм нөхцөл байдал боломжгүй болсон болохоор бизнес доголдох тийм нөхцөл хүрээд байгаа лээ. Вирус ирээдүйд вакцин гараад эсвэл одоо хэрэгжүүлж буй 20 сарын дэглэм нь үр дүнгээ өгж вирусын тархалтыг хязгаарсны дараа буцаад бизнесүүд ажиллаж эхлэхэд бизнес модель нь зүгээр байсан бизнесүүд маш богино хугацаанд сэргийх магадaltaй. Тэр хүртэл энэ хэцүү үед нь хөнгөлөлттэй тийм эргэлтийн хөрөнгийн зээл олгосноор энэ бизнес хаагдаж бизнес дампуурхаас сэргийлэх юм. Ингэснээр ажлын байруудыг хамгаалах ба мөн эдийн засгийн хямралд орохоос сэргийлэх боломжтой юм болов. Бизнесүүдийг ер нь харж байхад одоогоор бизнесүүд илүү дижитал шилжилтийг бол маш хурдан хийж байна. Тэгэхээр улсаар гэрээсээ ажиллах хүмүүсийн тоо гэсэнтэй холбоотой гэрийн офисоос хүмүүс ажиллах болж офис компаниуд дижитал шилжилтийг хэрэгжүүлж байгаа ба мөн сургууль дээр ч гэсэн гэрээсээ сургуулийн материалыг үзэх. Монголд бол зурагтаар гаргаж байна. Мөн дэд сургуулиуд онлайн платформ хэрэглэгчтэй гэж сурах тийм бололцоо олгож байгаа. Дижитал шилжилтийг маш хурдан хийх нөхцөл байдлыг бүрдүүлж байгаа юм болов. Дижиталтай холбоотойгоор хоол хүргэлт зайнаас кино үзэх үе одоо Netflix мөн энэ хурал болон хичээл үзэхтэй холбоотойгоор одоо Zoom гэх мэт одоо аппликейшн софтверууд маш их эрэлт хэрэгцээ өсөж байгаа ба Zoom гэж одоо бөөнөрө хуралдаж одоо хичээл хийхэд болон хуралд хэрэглэдэг програм гэхэд маш богино хугацаанд 20 саяас 200 сая хэрэглэгчтэй болж тэгж томорсон байгаа.